Зоримт үзэгчтэй Билиц ярилцлагын цагийн шинэ жилийн тусгай дугаарт зориулсан хөтөлбөр маань үргэлжилж байна. За тэгэхээр өнөөдрийн манай зочноор Улсын Баатар нийслэлийн засаг дарга Батүл оролцож байна. Орой минь дүргийн танд шинэ жилийн баярын мэнд. За баярлалаа. Тэгээд юуны өмнө өнөөдрийн нэвтрүүлэгт орж оролцуулж байгаа эрхэм минь NBS-чүүдтэй бас баярын мэндийг хүргэе. Телевизээрээ үзээ сууж байгаа нийслэлчүүдтэй бас баярын мэндийг хүргье. Happy New Year. С Новым годом. Засаг дарга бол гаргасан ихний шийдвэр нь дугаарын хязгаарлалт гэдэг зүйлийг хийж эхэлсэн. Нэг өдөр Улаанбаатарчууд автобусаар явах хэрэгтэй гэдэг. Энэ яагаад юм шийдвэр гаргач вэ? Тэгээ ер нь бол одоо нийслэлийн энэ автомын ачаал бол үнэхээр багтгаа байгаад хэцүүцсэн. Тэгээ одоо энэ захирамжийг гаргаж байж яг энэ зохицуулалтыг ингэж хийж байж нийслэлчүүдийн ажил, нийслэлчүүдийн амжиргаа, нийслэлчүүдийн одоо өөр юу гэдгийг цаашаа одоо явах юм алхмууд нь арай хурдан болж ирж байгаа юм л да. Тэгээд энэ захирамжийг одоо хамгийн түрүү гаргая гэдээ одоо энэ захирамж гаргасан. Тэгээд амжилттай сайхан явж байгаа шүү. Таны машины дугаар чи дээр төгссөн байдаг үлээ. Минийх чинь бол 0-ээр төгссөн шүү дээ. 5 дахь өдөр бол алхаж гин үү? Автобусанд сууж гин үү? Тэг ер нь бол өөрөө захирамжаа гаргасан чи өөрөө ус биелүүлэх хэрэгтэй. Тий. Яг автобусанд ингээд суух гэхээр даарадах хүүт аим. Тэгээд чих хөлдчих гээд автобусанд орохоор сандал болдохгүй. Тэгээд дараагийн явж санал тавьж өгөхгүй. Гэхдээ зарим таньдаг ш. Тэгээд яа кондукторууд нь бол таниал дарга ороод ирлээ автобусанд суу гэжсэн. Тэгээ би ч яг нөгөө автобусанд сууж ийн гэл ярьж байгаа. Би яг автобус руу ороод зураг авахгүй болчиход буучдаг ш. Машиндаа суугаа явчихдаг. Бүр болуулаа шинчлэн л гээд байгаа. Юунаас нэглээ шинжлэх гээд байна. За ер нь бол одоо улс төрчдийнхөө имиж стилээс нь авахгуулаа. Тий. Тэгээ ер нь бол одоо шинжлэн л дээ. Тэгээ ер нь хийж байгаа алхмууд, ажлууд ерөнхийдөө маш амжилттай явж байгаа. Тэгээд нийслэлчүүдээ ер нь бас стилийн бас өөрчлөе гэж байна. Тэгээ одоо манай Улаанбаатар хотод хөдөөнөөс маш их олон иргэд маань олноор орж ирж байгаа. За тэгээ орж ирсэн иргэдийг бас нөгөө бүгднгийн одоо нийтээр нь стилийн өөрчлөх юм агентлаг гаргаад нийслэлийн дэрэгдэх агентлаг гаргаад тэр агентлагаар бүгднгийн оруулаад үснийх нь өнгийн өөрчлөө тийм ээ өмсөх хувцсыг өөрчлөөд бас нэг new UB гэдэг ийм хөтөлбөр явагдаад байгаа. Тэгээ нийслэлчүүд бүгд шин харагдана, бүгд үс нь гоё байх хэрэгтэй, бүгд хувцс нь гоё байх хэрэгтэй. Тэгээд алхаж байгаа, гიშгэж байгаа энэ төр нь бас их гоё байх хэрэгтэй л дээ. Миний мэдхийн Батүл гэдэг улс төрчийг 20-од жил мэднэ. Тэр үеэс л цав цагаан толгойтой байсан. Таны араас Киви гэдэг нэг хамтлагийн бас нэг дуучин цав цагаан толгойтой болоо гараад ирсэн. Тэр бол үсээ буддгийн гэсэн та ус стил имижэндээ анхаарад үсээ будаад юм шиг үстэй. Тэгээд одоо тэр нөгөө нэг New UB гэдэг тэр агентлагч нь одоо Улаанбаатарчуудыг тэр чигтэн цагаан толгойтой болгоо өгч байгаа юм шиг. Тэг. За яг хоо энэ нөгөө миний цагаан толгойч юм бол одоо яг хүмүүс мэдсэн юм шиг үлээ. Буддгийн би. За. Тэг будаал яваад ер нь бол одоо залуугаас бол будаал яваад байгаа л да. Тэг одоо нэгэн ард түмэн мэдсэн хойно одоо хэлий буддгийн шүү дээ. Чи уг нь бол би чи хав хар өстэй хүн шүү дээ тий. Тэгээ буддаг. Тэгээд нийслэлчүүдийн хувьд бол одоо 2013 оноос эхлүүлээд бүгд одоо заавал одоо цагаан байх албагүй. Тэг хар, шар, бор, цэнхэр гэд одоо энэ өнгө зөнтэй байна шүү дээ тийм. Тэгэл энэ өнгүүдийг сайхан өөрчлөөд бас нэг хүмүүсийн стил өөр болоосоо гэсний үндсэн дээрээс би бас юм нэг юм стил бас өөрөө бас гайгүй гаргаж байгаа. Тэг шүдэн дээр нэг юм шигтгэ хийсэн. За тийм байна. Тэг энэ яг нөгөө энэ харагч нэ. Яг нөгөө хотын дарга усныхаа дараа бас нийслэлчүүдийн маань шүд гоё байх хэрэгтэй гэдэг бас нэг юм шигтгэ хийчихэд байгаа.
Тэгээ ер нь бол гоё л байх хэрэгтэй л дээ. Тэгэхээр манай бэлэг зэрэглэлийн цагийн ивент төгчээр за Апу компани Fruit ундаа ажиллаж байгаа. Тэгээд бас энэ ундааг самталж үзсэн өө гэж сэтгэрдаа бас. За тэгээд энэ телевизийн ажил гэдэг бол үнэхээр хэцүү ажил байдаг. Тэгээ энэ телевизийнхний сэтгүүлчид манай энэ телевизийнхэн бол яг нэг хэлэхэд бол одоо намайг бас засаг дарга болоход бас тодорхой хэмжээний бас ийм хөрөнгө оруулалт хийж өгсөн гэж бодож байгаа шүү дээ. Нийт телевизийнхэн, радиогийнхэн, хэвлэл мэдээллийнхэнтэй бас баярлалаа гэж хэлмээр байна. Бас та бүхний ялалт байгаа шүү гэж хэлмээр байна. Нэрэж сунгуулаар Батулбаатрын сурталчилгаа бас хүчтэй явж ирсэн шүү. Тэгсэн. Уулын өрөө дээр гараал. Гарцгсан бол бас. Тий. Яг гоо тэгээд Өөрчлөнө. Энэ хогийг байхгүй болгоно гэлдэг. Тий. Тэгээ яг би чи яг тэгээд тэр нөгөө уулан дээр зураг авахгүй болчаад буухта цэвэрлэлсэн шүү дээ. Бид нар чи бөөнө. Оо тийм үү. Тий, ерөөсөө сонгуулийн сурталчилгаанд явжсэн юугаараа зөвлөлөөс. тэгс хуугаар нь цэвэрлэл буусан. Тэгэл ер нь ажил эхэлсэнтэй ер нь тэндээс. Тий. Батулбаатрыг 40 мянгаттай атман байсан л гэдэг. Хэр сахилахгүй хөхт байв. Тий. Гэхдээ яг хөөс тэгээд залуу хүн чинь бас нэг тэгээд нэг юм нудрах зөрүүлэх юм байна шүү дээ. Тэгээ ер нь бол залуудаа би чи бол бас яг хөө тэ 40 мянга таваар бол бас нэг тэгэл зодоонуудтэй хийдэг сахилгагүйдэг бас тийм байсан. Тий? Ер нь бол залуучууд адилхан одоо чи ч гэсэн л тэгээ явжсэн баг. Тэгэл ер нь нэг л цогтөг байсан тэ энэ том гараар нэг. Нэг ингээл цохоод л ирдэг. Ингээл тий. Ингээл явцдаг. Тий. Ингээл эн чи мондөг цохно. онд хийх гэж байгаа ажлаасаа бас танилцуулбал. За тэгээ 2013 оны шинэ ажил гэх юм бол одоо энэ Улаанбаатар хотод одоо Монгол улсын иргэний 57.9% нь Улаанбаатарт амьдарч байгаа. Тэгээ энэ Улаанбаатарын одоо энэ сургуулиуд, их сургуулиуд ер нь нийслэл хот чинь төвөрөөгөө их төвлөрчээд байгаа. Тэгээ энийг бас нэг багасгах үүднээс 2013 оны 1 сарын 1-ээс 35 үсгийн дарааллаар бас хүмүүсийг ажилд нь явуулах гэдэг. Хөө за. Тий. Одоо жишээ нь А-гаас А, Б, В, Г, Д гэд Д хүртэлх үсгээр эхэлсэн хүмүүс Нэгдүгээр өдөр ажилдаа. нэгдүгээр өдөр ажилдаа явахгүй. За. Тий. Гоё яваад. За. А тэгээд Е-гээс И хүртэлх үсгээр эхэлсэн хүмүүс 2 дахь өдөр ажилдаа явахгүй. Тий. А энийг одоо боловсруулж ийн. За тэгээд 35 үсэг хатуугийн тэмдэг зөөлний тэмдгийг хасаа иччихв. За. Хатуугийн тэмдэг зөөлний тэмдгээр эхэлсэн нэртэй хүн байхгүй байгаа. Нийслэлийн бүртгэлийн газар очсон байхгүй юм лээ. За тэгээд 35 үсгээ ингээд 7 хоногийн 5 ажлын 5 өдөртөө хуваагаад эхний тэр үсгээр эхэлсэн хүмүүс ажлын өдөр ингээ хуваарлаад авч байгаа. Гоё гоц. Тэгээд одоо жишээ нь Батүл гэхэд чинь би үсэг. Даваа гарагт ажилдаа явахгүй. Тэгэхээр хотын захиргаа дэгдэх өдөр ажиллахгүй. Байх жишээ нь. Тийм ээ. Ийм зохицуултыг одоо хийж байна. За тэгээд өнөөдөр манай бэлэг зэрэглэлийн цаг дэрж надтай ярилцсан Үүлбаатартаа баярлалаа. За тэгээд бэлгээ өгнө. Одоо энэ Апугийн Fruta ундаг одоо бас танд бэлгэлж байгаамаа. За энэ ундаг бас танд ингээ бэлгэлээ. Тэгээд манай нэвтрүүлэгт оролцсон хүн бүхэн бас манай үзэгчдэд бас сюрприз болоод 2013 онд юу их яах их талаараа бас ярьж бас нэг сюрприз мэдлэгээ төвшүүлдэг боломжтой. Тэгэхээр та нэг бас мэдлэгээ төвшүүлнө гэж урьж. За тэгээд 2013 оны шин сюрприз гэх юм бол нийслэлийн засаг даргын одоо энэ
эрх мэдлээ ашиглаад За. 12 оны 12 сарын 31 байна да. Аа. Яг энэ өдөр 12 цаг 50 минутанд одоо манай Эгийн элбэг төрж үг хэллээ. Үг хэлээд орон даяар үг хэлээд дууссаны дараа Ардынбаатар нь нийслэлийн тогийг 3 удаа салгаж 3 удаа залгаж одоо ийм мэндчилгээ хөргөнэ. Тог салгаж юу? Тог салаад панк гэж хот хаварахгүй болоод эргээд 2 секунд болоод панк гэж гэрэл насаал панк гэж алга болоод таа гоё харагдан та. За тэгээ ийм мэндчилгээ барьж байна. Яг тий 12 цаг он солигдохын 2 минутын өмнө гэрлийг 3 удаа салгаж 3 удаа залгана. Тэгээ энэ бол Ардынбаатарын мэндчилгээ шүү. Битгий уурлаарай. Бүгднгийн үнсий. За баярлалаа. Билиц ярилцлагын цагийн шинжлэлийн дугаар зориулсан тусгай хөтөлбөр дүрээд өндөрлж ийн үзэгч та бүхэн сайхан баярлалаа. Манай нэвтрүүлгийн өндөгчээр Апу компани Протонд ажиллаа. За нэвтрүүлгээр оролцогчоор Улсын Баатар нийслэл хотын засаг дарга Батүл оролцлоо. Үзэгч та бүхэн сайхан баярлалаа.